багийн төсөөсөн хатны манай хуулинд суусан гэдэг. Тосны уушиг аяндаа цаашдаа айлч үйлчлэлийн үүд болгоно бид нар гэж бодож байсан. Тийм болохоор гадны одны яамны төслүүд дээрээс нь систем хонцсон болох хэрэгтэй бас анхаарч. Хоёрдугаар би хонцсон яамны болон За ингээд амралтынхаа өдрөөр энэхүү уулзалтанд төрөлцөн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ер нь бол ард иргэд маш их ядуурсан. Тодорхой одоо ерөнхийлөгч өөрөө хөдөөгөр их явж байгааг мэдж байгаа. Дээр нь ихэнх хүмүүс нь өртөө зээлтэй. За зээлгүй төрийн албан хаагч, зээлгүй тэтгэврийнхэн гэж алгаа. Өдөр хонгоо яайд гэж өнгөрөөж байна. Одоо Монгол орнд үнэхээр онц байдал зарлах цаг болцсон байна. Улсын их хурлыг тараа гэж яаж байгаа. Улсын их хурлыг тараах нь зөв. Тараагаад харин дахиад нэг улсын их хурл байгуулах юм бол дахиад нөгөө хүмүүс нь сонгогчтой худалдаж аваад байдал хэвээр явах юм. Одоогийн яг энэ нөхцөлөөр бол хэдэн ч засгийн газар огцруулаад хэдэн ч улсын их хурлыг нэмж чинээр байгуулад нэмэр алга. Одоо ганц найдар бол Монгол улсын ерөнхийлөгч байна. Залуучууд маань үндэ ажил алга. Энэ нийгэмд. Ажилд орох гээд очихоор эсвэл болохоор янз янзын ажлын шаардлага тавьдаг. Тэгээ би нэг зүйлтэй миний хувьд бол санал нийлгэв. Дөнгөж оюутны ширээнээс болсон залуучууд ямар өмнөх нь татлах тоочлох гэж байх вэ гэдэг асуудал гарч ирээд байна. Тэгээд нэг мэргэжил сургалтанд суугаад ажилд орё гэхээр болохоор эсвэл бакалавр эсвэл болохоор 2-3 жил ажилласан дадлага туршлага гэдэг. Эсвэл танил тал эсвэл арын алга гэж хараад эсвэл хэл ахвал хараад байдаг. Тэг үнийг хэлэхэд би яг ухаан орсноос хойш энэ ер нь 18-наас хүрснээс хойш дандаа ажлын анкет бүглэх болгонд ийм зүйл байдаг болсон. Залуучуудаа дэмжин гэсэн мөртлөө дэмжихгүй ерөөсөө залуучуудаа голоод байна. Энэ зүйлийг яах вэ гэдэг л асуудал миний бодлоор энэ нийгэмд гараад байна. Надаас өөр зөндөө олон залуучуудад ийм асуулт дээр яг санал нийлж байгааг би та бүхэнд баттал гэсэн юм аа. Тэгээ ерөнхийлөгч ирсэн болохоор би ерөнхийлөгчд бас өргөжлүүлээд ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд мөн бүх залуучуудаа яаж ажлын байртаа болох вэ гэдэг тал дээр та нэг дөрөвтэй арга хэмжээ авал яасан бэ гэсэн би саналыг бас тавьж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт одоо орж байгаа. 92 оны одоо үндсэн хууль бол маш сайн хууль болсон. Одоо бол яг хөөхөр энэ үндсэн хуулийн асуудал яг сонсож байхад тун одоо өчүүхэн өвгөн миний хувьд л таалагдахгүй байгаа. За учир явдны үхээр зэрэг энэ үндсэн хуулийг 92 онд бүх ард түмний төлөөлөгчтэй улсын баг хурлыг зурлаад бүх ард түмний төлөөлөгч оролцож үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ирсэн. Тэгэхгүйгээр зөвхөн одоо 65 хүний үзэл санаагаар үндсэн хууль өөрчлөх юм бол энэ юу шиш болно. Энэ бол юу гэсэн үг үгээр үндсэн хуулийн аргаар засгийн эрхийг одоо авах гэсэн юм ордлого гэж миний хувьд боддог. Тэр эрдэнэ баялагын маань аваад худалдсан тэр хулгайчуудыг ерөнхийлөгчээ. Та эрх мэдлийнхээ хүрээнд аваад тэдэнд шийтгэл хүлээлгэж тэдний эзэн уусан ашигласан зарчмыг Монголд оруулж ирээч гэж хүсэж байна. Учир юу вэ? Нодлонд энэ зурагт үзэж байгаа бүхэнсэн бас их өөр газар өвчтэй янз бүрийн хүн байгаа ингээд. Монгол улсын их хурлын гишүүд төрийн албан хаагчид нь хятадаас очиж уучлалтгүй яах юм? Нөгөө Далай ламыг ирлээсэн чинь нөгөө хятадуудын дургуур гэсэн юм уу да. Тэгсэн чинь очиж үзсэн. Тэгвэл тэр цогтой чанаг үдсэн байх. Манайхан нийлээд миний үеийн Сэлэм гялс толгой бүндэс гэсэн толгойгүй болох байсан улсууд маань одоо төр үдирдээ явж байгаа. Тэ чи хятадын тагнуудад биш юм уу? Мөн тэднийг зайлуулж идэвхтэй
бодсон санснаа бүгдийг нь ярьж байгаа өсгөлчүүдтэй баярлалаа. Ингээд ерөнхийдөө багцлаад хариулнаа. За эрүүл мэнд боловсрол төрийн одон медаль 65-ын бүлэг цалин дэдгээр төрийн байгууллагуудын удирдлагын шийдвэр буруу зөрүү гардаг эзэндээ очт вар дүн буудгүй талаар гих энэ олон зүйлүүдийн талаар за сая дээр Ахмадын сумын дарга Ганбаатар те надыг офшортой юу гэж асууж байна. Энийг сонгуулийн өмнө ярьжсэн. Офшортой тэмцэнэ гэдэг яриад эхлэхээр энэ бол бас офшортой гэдэг одоо тийм дүр зургийг ярьсан. Тэрийг яриад ах шиг байна. Сонгуулийн үеэр эрх мэдэлтэй байсан хүмүүс хэрвээ надад тэр данс байсан бол гаргаад ирэх боломж байсан, хугацаа байсан, гарч ирээгүй өөрөө офшортой тэмцэж өөртөө офшортой байж болохгүй гэдгийг бас хариулъя.